Нэг охин сургуулиасаа гараад сургагүй алга болжээ. Түүнийг цагдаа болон холбооны мөрдөгт очиж хайсан ч тэдэнд нэгч баримт ул мөр байгаагүй. 9 сарын дараа энэ нууцлаг хэрэг гинэт өөрөө илэрч бүх Америкийг гайхшилд оруулсан юм. Энэ бол анх харахад найдваргүй мэт санагдах гэмт хэрэг хүртэл аз жаргалтай төгсгөлтэй байж болох хамгийн хүнд нөхцлөөс ч гарах гарц байдаг тухай түүх юм. Эбигейл Эрнандес ээж болон эгчийнхээ хамт Нью Хэмпшир мужийн Конвей хэмээх жижиг хотод амьдардаг байв. Энэ нь 10,000 орчим хүн амтай том биш боловч маш үзэсгэлэнтэй газар байлаа. Хотын оршин суугчид Америкийн энгийн жижиг хотын тайван амьдралд тассан бөгөөд яг тэдний хамар доор аимшигтай үйл явдал өрнөнө гэж хэнийг ч бодолд орж ирсэнгүй. 2013 оны 10 дугаар сарын 9-нд AB энгийн хуваарийн дагуу сургуультай явсан. 3 хоногийн дараа тэр 15 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байсан тул сэтгэл санаа нь өндөр сайхан байв. Тэр ээжтэйгээ хамт бүх найзуудаа урьж том баяр хийхээр төлөвлөж байлаа. Хичээлж дуусаж тэр өдөр гэртээ харахаар бэлтгэж байв. Түүний ээж Зения Эрнандес тэр өдөр гэртээ байсан. Тэр сонхоороо сургуулийн автобусыг харсан ч AB дотор нь байсангүй. Ээж нь ихэндээ сүртэй юм бодсонгүй. Охин найзуудтайгаа гадуур явсан, эсвэл явган ирж байж ч болно гэж бодсон. Тэгээд бүх зүйл зүгээр эсхийг асууж мессеж явуулсан ч хариу ирсэнгүй. Ингээд ээж нь охиндоо санаа зовж эхэлсэн. Тэр охин нь хаашаа явсныг мэдхээр сургууль руу нь очихоор шийдсэн. Сургууль дээр нь очиод багш нартай болон бусад хүмүүстэй уулзснаар номын санчаас AB сургуулиас гарч байгааг харсан гэдгийг олж мэдсэн. Энэ үед ээж нь үнэхээр их санаа зовж эхэлжээ. Охин нь мессеж дуудлаганд хариу өгөхгүй байв. Зения охинд нь юу тохиолдсон байж болох вэ хэмээн санаа ширч олон зүйлийг бодож эхэлсэн. Эхэндээ тэр AB бэрчсэн эсвэл замдаа машинд мөргүүлсэн байж магадгүй гэж боджээ. Тийм учраас тэр эмнэлэг рүү залгаж охин нь тэнд очисон эсхийг лавлан асуухад тийм хүн ирээгүй гэж хэлсэн. Ээж нь өөрөө хайгаад охиноо олж чадахгүй аргаа барьсан тул тэр оройхон цагдаад ханджээ. Эхэндээ мөрдөгчд AB гэр бүлийн асуудлаас болж зүгээр л гэрээсээ явсан гэж таамагласан. Хэдийгээр ээж нь тэдний харилцаа маш сайн байсан гэж олон дахин хэлсэн ч цагдаа дээрх таамаглал дээрээ бац зогсож байсан. AB-гийн хамгийн сайн найз ч гэсэн гэр бүлийн асуудал байгаагүй. Тэр зүгээр алга болох хүн бишээ гэж хэлсээр байсан. Тэр өдөр хичээлийн завсарлагаанаар тэд удахгүй болох төрсөн өдрийн баярынхаа талаар ярьж хөвгөлдөж байсан. Алга болсноос хойш 48 цагийн дараа холбооны мөрдөгт товчоо хэрэгт оролцож бүх танилуудыг нь байцааж тухайн өдрийн үйл явдлын дарааллыг наривчлан тогтоож эхэлжээ. 3 хоногийн дараа AB-гийн төрсөн өдөр нь болоход баяр тэмдэглэх тухай яриа мэдээж замхран үгүй болсон. Урьдчилан төлөвсөн байсан төрсөн өдрийн баярын оронд охиноо хаана байгааг ч мэдэхгүй. Яахаа мэдхээ болсон ээж нь олон нийтийн өмнө охиндоо хандан дараах үгсийг хэлж байсан. Тэр охиноо маш их санаж байгаагаа хэлж гэртээ эргэж ирэхийг хүссэн байдаг. Гэвч тэр үед мөрдөгчдөд ямар ч баримт байсангүй. Сургуулийн камеруудыг шалгаж үзэхэд AB хичээл тарсны дараа сургуулиас гараад явсан нь тогтоогдсон. Гэхдээ тэр автобусанд суугаагүй. Харин түүний найз залуу автобусанд сууж явсан бөгөөд замдаа AB рүү хэд хэдэн мессеж явуулжээ. 14 цаг 53 минутанд AB хариу өгсөн ч 14 минутын дараа утас нь холбогдох боломжгүй болж унтарсан байв. Эхэндээ хэсэг хугацаанд цагдаа нар найз залууг нь сэжгэлсэн ч энэ нь баттай биш, аргаа барсан таамаглал төдийл байсан. Түүнийг сэжгэлэхээр нэгч баримт олдоогүй тул тэгсхийгэд орхигдсон байдаг. Мөрдөн шалгалтын явцад цагдаа нар охиныг гэрээсээ зугцсан гэдэг хувилбараас татгалзсан. Учир нь 1-р AB гэр бүлийнхэнтэйгээ өөрөөр хэлбэл ээж болон эгчтэйгээ маш сайн харилцаатай байсан. 2-р сургуулийн камерт бичигдснээр тэр нэмэлт зүйлс аваагүй зөвхөн сургуулийнхаа өөргөвчтэй явж байсан нь харагдсан. Хэрвээ гэрээсээ зугтсан бол зөвхөн хичээлийн хідэн ном дэвтэртэй цүнх хангалтгүй. Эхний ээлжинд мөнгө л хамгийн их хэрэг болох байсан. Гэхдээ түүнд аль нь ч байгаагүй юм.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн ч удаашрч 1 сар үргэлжилсэн. Энэ хугацаанд ээж нь байх суух газраа олж чадахгүй амьдрал нь хөмөрсөн мэт байсан тул шуудангийн хайрцагаас шалгахаа мартсан. Хожим нь гэхдээ тэр үүндээ маш их харамссан байдаг. Учир нь тэнд Эбигээс ирсэн захидал байжээ. Захидал алга болсноос хойш 13 хоногийн дараа илгээгдсэн байв. Захидал ээжийг нь маш их баярлуулсан ч дагаад олон өчрөм нь олдохгүй асуулт урган гарч ирсэн. Захидлын агуулга нь ээжээ би та нарыгаа маш их санаж байна. Би та нартаа хэмжээлшгүй их хайртай. Уучлаарай би сонин зурагтаар гарсан мэдээг үзсэн. Та нарын асуултанд хариулвал тийм ээ би амьд байгаа. Маш их санаж байна. Гэхдээ хаана байгаагаа би хэлж чадахгүй нэ гэж бичсэн байж. Шинжээчид захианы цаасан дээрх ДНК-г шалгаж захидлыг Эби бичсэн болохыг баталжээ. Ээж нь ч гар бичмэл нь охиных нь мөн байна гэж хэлсэн. Гэхдээ захидлын агуулга нь логикгүй санагдсан учраас ээж нь охиныг хэн нэгэн хүчээр захидлыг бичүүлсэн байхаа гэж бодсон. Цагдаа байдлыг түр харзнаж захидлыг 1 сарын дараа олон нийтэд ил гаргаж тавьсан. Хэрэг охиныг хулгайлж хорж байгаа бол захидлыг ил болгох нь Эби охины амь насанд аюултай гэж болгоомжуулсан тул ийхүү харцансан байдаг. Гэхдээ охин хэрвээ түүнийг хулгайлсан хүнээс нууцаар захиа бичсэн юм бол яагаад захиандаа байршлаа бичээгүй юм бэ? Логикоор бодоход энэ хувилбар тэмч баттай биш байв. Захидал ил болсны дараа хүмүүс Эби өөрөө гэрээсээ зугцсан гэдэгт илүү итгэж Эби болон тэдний гэр бүлийнхнийг элдвээр хэлж ярианы бай болгож эхэлсэн. Зарим нь бүр цагдаагийн ажлыг шүүмжилж зүгээр нэг гэрээсээ зугцсан охины төлөө бүх хотыг үүмүүлж бүх хүнийг байцааж хардаж сэрдэх ямар хэрэг байсан юм бэ хэмээн уурлаж байсан. Ингээд энэ хэрэг бараг зогсон байдалд орсон. Эби яг л ууршсан мэт алга болж түүний тухай мэдээлэл нэг хэсэгтээ дахин гарч ирээгүй юм. Гэхдээ энэ байдал 2014 оны 7 дугаар сарын 20 хүртэл үргэлжилсэн. Алга болсноос хойш 9 сарын дараа Эби гэнэт гэрийнхээ үүдэнд гарч ирж түүмэр мэт сенсац хот даяар тарлаа. Хэрвээ та энэ хүртэл сонсоод Эби гэрээсээ зугцсан охин л юм байна гэж бодож байсан бол дүгнэлт хийхээс өмнө цаашаа үргэлжлүүлэн сонсоорой. Гэртээ гинт орж ирэн ээжигээ шоконд оруулсан Эби өөрийг нь хулгайлсан гэж хэлжээ. Тэр хар өдөр сургуулиасаа явганаар гэрлүүгээ явж байв. Хэдийгээр хот жижигхэн ч гэсэн сургуулиас гэр хүртэлх зай бас тийм ч ойр биш байсан. Гинэт зам дээр явж исэн нэг машин түүний хажууд ирж зогсож жолооч нь дөхүүлж өгөх санал тавьсан. Тухайн үед Эби нэлээд ядарч бас шинээр авсан гутал нь хөлийг холгоод явхад хэцүү байсан тул тэр зөвшөөрч машинд орж суусан байдаг. Эхэндээ бүх зүйл хэвийн байсан. Жолооч түүний гэрийн зүг чиглэн явж байсан. Гэвч гинт жолооч хоосон зогсоол руу эргэсэн нь Эбид аюултай санагдаж машинаас буухыг оролдсон ч тэр эрэхтээ буу гаргаж ирээд хөдөлж болохгүй гэж тушаасан байдаг. Тэр Эбид гав зүлгэж бас малгайгаа нилээн дарж өмсүүлсэн. Өөрөөр хэлбэл Эби замаа харах боломжгүй болсон бөгөөд тэднэр тодорхойгүй чиглэлд явж эхэлсэн. Бүхэл замын турш Эби түүнийг суллахыг гуйж би энэ хэргийн тухай хүн өгтлээ хүнд ч хэлэхгүй намайг сулж хэмээн гуйсаар л байсан боловч тэр эрэхтээ юу ч дууралгүй явсаар агаад нэг газар ирсэн нь өөрийнх нь гэр байсан. Эцэст нь тэр охины амьдардаг хотоос 48 км орчмын зайд байрлах өөрийн гэртээ авчирч өрөө болгон тогтжуулсан том төмөр контейнерт хоржээ. Тэр охинд цахилгаанаар цогтөг хүзүүч зүүлгэж хэрвээ орилвол цахилгаанаар цохин шүү гэж сүрдүүлсэн байдаг. Мөн тэр төмөр контейнер нь тусгай системд холбогдсон ба Эби гарах гэж оролдох эсвэл хэн нэгэн түүнийг аврах гэж орж ирэх юм бол дэлбэрч гаалгарна гэж хэлсэн байдаг. Ийхүү Эби тэнд эрх чөлөөгөө боолгож байнгын биеийн хүчирхийлэлд өртөж байсан. Эхний өдрөөсөө л тэр амьд гарахын тулд түүнийг хулгайлсан этгээдэд итгэл төрүүлэхээр шийдсэн. Тэр үргэлж түүнийг буруутгахгүй байгаагаа хэлж, түүний зорилгыг ойлгож байгаагаа мөн хэлдэг байсан. Хэрвээ намайг суллвал түүний тухай хүнд ч хэлэхгүй гэж хүртэл амлдаг байсан.
Сар өдрүүд өнгөрөхөд эрэгтэй үнэхээр түүнд итгэж эхэлсэн байдаг. Тэр Эбиг контейнераас байнга гаргаж гэртээ оруулдаг болсон. Мөн тэр хүн хуурамч мөнгө хэвлдэг ажил хийдэг байсан ба түүний гуйлтаар Эби ч гэсэн түүний энэ ажилд оролцож тусалдаг болсон. Цаг хугацаа өнгөрөхөд түүний анхаарал улам бүр суларч тэр Эбиг хизээч зухдахгүй юм байна. Бүр Эбид түүнтэй хамт байх нь таалагдж байна гэж бодож эхэлсэн байдаг. Энэ бодлынхоо дүнд тэр удалгүй нэгэн том алдаа гаргасан. Тэр Эбиг хоол хийж сурахыг зөвлөж нэлээд олон хоолны жортой ном өгсөн. Тэдгээр номнуудын нэгэн дээр нь Даниэл Кибигийн өмч хэмээн бичсэн байсан. Тэгээд Эби Даниэл Киби гэж хийн гэж асуухад түүний нүүр нэг цайрч нэг улаан чичирсэн хоолоогоор чи миний нэрийг яаж мэдсэн гэж эргүүлэн асуусан. Тэр цагаас хойш Эби өөрийг нь хулгайлсан хүний нэрийг ингэж мэдэж авсан байдаг. Гэхдээ энэ хэргийн эргэл цаашид төсөөлснөөс өөрөөр илэрч гарч ирсэн. Нэг өдөр Киби Эбиг машиндаа суулгаад түүний амьдардаг хот руу оруулж гэрийнх нь ойролцоо зүгээр л буулгачихсан. Гэхдээ хожим олж мэдснээр түүний хуурамч мөнгөний хэрэг илэрх гээд байсан тул яарвчлан Эбиг сулласан байдаг. Юу болсон бэ гэхээр Киби танилдаа хэдэн ширхэг $50 хуурамч цаасан мөнгө өгсөн ба тэр хүн гэрийнхээ ойролцоо супермаркет орж тэр мөнгөөрөө тооцоо хийх гэж оролдоход Каас нь хуурамч мөнгө байгааг олж мэджээ. Каас тэр даруй цагдаа дуудаж хэн гэдэг хүн хуурамч мөнгөөр тооцоо хийх гэж оролдсныг цагдаад хэлээд өгч. Түүний дараа тэр найз нь Даниэл Киби рүү уцтаж болсон явдлыг ярьсан. Хэрвээ тэр үе цагдаа нар Кибигийн гэрийг шалгасан бол хуурамч олон тооны мөнгөнд эсгэр тоглохоос гадна шок цаашаа болох байсан. Учир нь тэр гэрт хулгайлагдсан Эби охин байж исэн шүү дээ. Иймээс Киби айж охиныг судлахаар шийдэж түүнийг өөрийнхөө нэр болон түүнийг хулгайлсан тухай юу ч ярихгүй байхыг шаардж агаад тавьж явуулсан байдаг. Гэхдээ яг үнэндээ охин түүний итгэлийг энэ хугацаанд ийм сайн олж чадаагүй бол тэр түүнийг өөр аргаарч үгүй хийж болох байсан. Гэхдээ бүх зүйл Эбигийн талд шийдэгдсэн юм. Тэр гэртээ эсэн мэнд харж чадсан. Эхэндээ охин цагдаатай ярихаас татгалцсан. Тэр болсон явдлын талаар ээжтэй хүртэл дэлгэрэнгүй яриаггүй. Зөвхөн 1-7 хоног өнгөрсний дараа л Эби зориг гаргаж өөрийг нь хулгайлсан хүний нэрийг хэлжээ. Тусгай хүчнийх нь тэр дорол Даниэл Кибигийн гэрт дайран орж түүнийг баривчилсан. Хүн хулгайлсан этгээдийн шүүх хурал хэдэн жил үргэлжилсэн. 2016 онд тэр өөрийгөө буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч түүнд 45-аас 90 жилийн хорих ял оноосон байдаг. Хэрэг хийх үедээ Киби 34 настай байсан. Тиймээс тэр үлдсэн амьдралынхаа ихэнхийг эсвэл бүхэлд нь шоронд өнгөрөхөөр болсон гэсэн үг юм. Эби мөн дээрх шүүх хуралд оролцсон байдаг. Шүүх хурлын үеэр Эби ярихдаа Киби хэдийгээр түүнээр маш аимшигтай зүйлсийг хийлгэж байсан ч би одоо түүнийг уучлж байгаа гэж хэлсэн. Гэхдээ охин болсон явдал түүний аим амьдрал хийгээд эрх чөлөөгөө өөрөөр харж дүгнэхэд хүргэсэн гэж ярьжээ. Одоо Эби найз залуутайгаа хамт хүүхдээ өсгөж байгаа. Эби өөрийн тулсан бүхнийг үл харгалзан амьдралаа бүрэн дүүрэн үргэлжлүүлж байна. Түүний энэ түүх нь хүн хэрвээ өөрөө зориглож чадвал хамгийн аимшигтай нөхцөл байдлаас ч амьд гарч чадна гэдгийг харуулсан тод жишээ юм. Криминал сэтгэл судлалын тэргүүлэх мэргэжилтнүүд Эбигийн зан авирыг хулгайлагдсан үед хэрхэн биеэ авч явах ёстойгийн жишээ болгон ярьдаг. Учир нь охин амьд үлдэхийн тулд хийх ёстой бүхнийг хийсэн. Эдгээр үйл явдлууд түүний сэтгэлд арилшгүй мөрүүлдээсэн ч тэр амьдралаа үргэлжлүүлж энэ амьдралыг хайрласаар байна.